Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хувьд болон Люксембургийн засгийн газрын санхүүжилттэй удирдлага менежментийн дор хэрэгжүүлсэн Монгол улсын гамшигын менежментийн тогтолцоо боловсронгуй болгох чиглэлийн 3 үе шатны төсөл 2002 оноос эхлээд 2012 оны хүртэл 3 үе шатаар хэрэгжсэн. За энэ төслийн үр дүнд Монгол улсад орчин цагийн онцгой байдлын алба гамшигаас хамгаалалт тогтолцоо бий болсон. Хууль эрх зүйн шинжилгэүүдийг хийсэн, шинэхэн байгуулагдсан байгууллагын бүтцийг батлах, энэ бүтцид ажиллаж байгаа албан хаагч шинээр байгуулсан байгууллагын техник тоног төхөөрөмж энэ албан хаагчдын мэргэжлийн түвшин чиглэлээр бол их дөрөвтэй арга хэмжээ авагдсан ийм төслийн байгаа. Төслийн үр дүн бол мэдээж хэрэг өндөр байлаа. Энэхүү төслийн 4-р үе шат нь орон нутгын гамшигын тогтолцоог нэгдүгээр сайжруулахын чадахын чиглэлээр нийлээдгүй олон ажил хийгдлээ. Ялангуяа 10 гаруй жил хэрэгжсэн гамшигаас хамгаалах тухай хуулийн шинжилсэн найр болон онцгой байдлын албаны тухай хуулийн ангацч хуулийн төслийг боловсруулахад бол энэ төслийн багийн зүгээс техник болон мэргэжлийн арга зөвлөгөө өгсөн. За энэ төслийн үйл ажиллагааны хүрээлэлс хийсэн томоохон ажлуудын нэг нь юу гэхээр зэрэг Монгол улсын үндэсний гамшигаас хамгаалах төлөвлөгөө батлуулахад бас орцлоо. Дээр нь нэмээд олон нийтийн оролцоотой гамшигын эрсдлийг бууруулах хөтөлбөр бас батлагдлаа. Сайн дээр оны ажиллах заавар аргачлалуудыг бас баталж гаргалаа. Гэх зэрэг их олон бодлогын чанартай бичиг баримтыг гаргахад төслийн зүгээс техник зөвлөсний тэмдэглэл хэвцээтэй болов гэж бодож байна. За мэдээж төсөл мэдээж үндэсний бодлогын хэмжээнд ажиллахаас гадна онцгой байдлын албаны үйл ажиллагааг сайжруулах, онцгой байдлын албаны боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр бас нэлээдгүй ажил хийсэн. Юу гэхээр зэрэг энэ өнгөрсөн 3 жилийн хугацаанд 600 гаруй албан хаагчийг гамшигаас хамгаалах тогтолцоо болон мэргэжлийн ур чадвараа дээшлэх чиглэлээр сурал зохион байгуулалт, сургалтын арга хэмжээг санхүүжилт зэрэг олон арга хэмжээ хийгдсэн. Маань дээр нэмэгдээд 560 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтуудыг хийлээ. За энэ хамгийн дурдварчны асуудал нь юу гэхээр зэрэг 10 студ гэж студийг хийж бүрэн тоногдож өглөө. Усны аврах 90 анх үйл ажиллагааны зориулсан хэд хэдэн аймагт бас усны мотоцикл техник хэрэгслийг нийлүүллээ. За хэд хэдэн аймгийн аймагт бас энэ гамшигаас хамгаалах үйл ажиллагаа гамшигаас хамгаалах үйл ажиллагаа сурчлах, сургах зорилттой сургалтын танхимуудыг бий боллоо. Төсөл зөвхөн гамшигаас хамгаалах чиглэлээр бас хэрэгжсэнгүй төслийн үйл ажиллагааны хүрээндээс тодорхой хэд хэдэн аймагуд хэд хэдэн сумдын ард иргэдийн цаг өрн байгаль орчны өөрчлөлтөд холбогдуулан тэдний дасан зохицох чадвараа дэвшлэх чиглэлээр бас тодорхой хөрөнгө оруулалт, тодорхой сургалтуудыг хийж гисэн ийм дөрвтэй сайхан арга хэмжээний хэрэгжүүлсэн гэж хэлж болно. 94 шатны төслийн үйл ажиллагааны хүрээнд Монгол улсад бол орчин цагийн гамшигаас хамгаалалт тогтолцоо бий болж хууль эрх зүйн бичиг баримтууд нь бүгд боловсрож гарлаа. Үүний дээр бас чадах дэвшлэх чиглэлээр хэдэн чиглэлээр бас ажилласныг тэмдэглэж үзвэл таатай байна. Энэ төслийг хэрэгжих хугацаанд цагуурын байгууллагад бол тодорхой хэд хэдэн ажлуудыг хэрэгжүүлсэн. Тэгээ энэ бол маш их үр дүн өгч байгаа ийм ажлууд байна. Нэгдүгээрт нь бол би онцгой байдлын НК-аас энэ хэрэгжүүлсэн төслийн шугамар төсөл хэрэгжүүлж байгаа дундгой, хинти, дорнтой аймагуудад бол 3 суманд цагуурын автомат, эдгүүрэн автомат цагуурын станц стабилгож өгсөн харуулууд дээр. За ингэснээр бол энэ бол харуул дээр байгаа ажиглагч маань бол яг станцын төвшөнд бол цагаарийн ажилтныг хийх бүрэн боломжтой болсон. Тэгээ хоёр дахь ажил бол ер нь цагуурын байгууллага бол цагаарын утассан мэдээ гаргах ард иргэдээ бол байгаль цагаарын аюулаас урьдчилан сэргийлэх ийм ажлыг бол гол ажил нь бол байдаг. Тэгэд хэрэглэгчдэд цагаарын мэдээг хүргэх асуудал бол Монголын хувьд бол төдийлөн бас сайн шийдэгдэж чадаагүй байгаа ажил байсан юм. Тэгээ харин энэ төслийн шугамар бол бүх аймагуудын цагуурын станц харуулуудад бол масс мессеж явуулах ийм модем бол тавьж өгсөн. Мөн хүмүүст нь бүх хүмүүст нь бол сургалт явуулж чадахжуулсан. Тэгээ энэний үр дүнд бол орон нутагт ялангуяа орон нутгийн бүх сумын нутгаар бол цагаарын аюултай үзэгдэл болоход тэр суманд байгаа хүмүүст нь бол мэдээлэл хүргэх ийм боломжийг бол энэ масс мессеж явуулах тавьж өгснөөрөө бол бүрэн шийдэж чадсан. Нүүбийн төсөл хэрэгжүүлж байгаа хүмүүстээ баярлалаа илэрхийлье.
За масс мессежийг орон нутгийн жолооч нарт зориулсан сэрэмжлүүлэг явуулдаг. Тэгэхээр энэ юу гэхээр жолооч нар маань одоо цаг хугацаа хойчих, зам тавьчлах зэргээр мөсөн твгөөр зарчилт хийснээ улмаас одоо амнаас эрүүл мэндээр хохирох ийм явдлууд их гардаг. Тэгэхээр энэ мессежийг одоо өвлийн улиралд ялангуяа тэврийн хэрэгслийн жолооч нарт одоо мэдээлэл хүргэх чармаар бас их ашигладаг. Тэгээд энэ маань их үр дүнгээ өгч байгаа. Энэ багц мессежийг иргэдэд одоо ингэж мессежээр мэдээлэл хүргэснээр үр дүнгээ их сайн өгч байгаа учраас орон нутгууд маань энэ дээр бас санхүүжилтийн асуудлууд дээр нэлээд сайн анхаарал хандуулж одоо төсөвтэй тусгай зохицуулт хийгээд явж байгаа нь их сайн үр дүнгээ өгч байгаа. Үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр МОН 13,301 төслийн хүрээнд бол яг энэ хөтөлбөрийн хүрээнд 47 сая төгрөгөөр бол сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж бидний дэмжсэн байгаа. Иж бүрэн сургалтын кабинет хийснээрээ тогтчулж өгснээрээ бид нар энэ сэлэн суманд тохиолдог гамшиг, осол, аюулт байдлын урьдчилан сэргийлэх, ухуулан таниулах, сурал сурчлагын материалуудыг бэлдэж тэнд хүмүүсийг одоо сургах иргэдийг таниулах, ухуулга таниулах хийх энэ ажлыг бол зохион байгуулж байна. Ерөнхийдөө бол нийт хүн амын одоо 3.2% нь бол сэлэн сумын одоо гамшиг, ослын талаарх мэдээллүүд бол очсон хүрсэн байгаа. Тэгэхээр ийм хэмжээнд бол бид нар энэ сэлэн хөтөлбөрийг одоо иргэдийн оролцоог бол хангах түвшинд бол бодлогоор дэмжиж иргэдийн маань их бол бас жил тутам сайжирж энэ орон нутгийн хөгжилд гамшиг эрсдэл нөлөөллийг бууруулахад иргэд өөрөө бас хамгийн том хөрөнгө оруулалт өөрөө оролцож ивэл хамгийн том хөрөнгө оруулалт юм а гэдэг ийм л одоо хогтгооныг ийм л зарчмыг бид нар одоо иргэдтэй ойлгуулж төлөө ажиллаж байна. Тэгээд энэ сэлэн суманд санаачилж хэрэгжүүлж байгаа энэ хөтөлбөр бол бас бусдын хүртэл болж байгаад бол маш их талархалж байна. Тэгээд бидний алдаа бидний дутуу бодсон зүйлийг бас бусад энэ хөтөлбөр тамрагж байгаа сумдууд маань илүү олж харж тэгээд би эндээ туршлага солилцох, хамтарч ажиллах энэгээрээ бас энэ МОН 13,301 төслийг Монгол улсын хэмжээнд бас одоо заавал одоо хөтөлбөр энэ одоо төсөлгүйгээр өөрийн орон нутгийн хөтөлбөрийн үндсэн дээрээс энэ эрсдэл байдалд бол тулгуурлаж үйл ажиллагаа явуулж болох юм а. Орон нутаг ямар нэгэн өөрийнхөө тохиолдсон гамшиг эрсдэл бол бэлэн байдлыг хангахад энэ одоо хөтөлбөрийн гол утга санаа чиглэгжиж бид нар бол бас төслөө сонгогдсон 15 нэгж бол бас хоорондоо ингээ хамтран ажилласнараа бусдад түгээлт бол их илүү тус төхөн болох юм а гэж ингэж бодож байгаа. Төсөл маань дуусах шатандаа орж байгаа. Төсөл хэрэгжиж байгаа юм шиг хэрэгжсэн үр дүн нь бол төслийн дараах орон нутгийн үйл ажиллагаагаар л харагдах ёстой гэж миний хувьд дүгнэдэг. Тэгээд төслийн дараа бол энэ орон нутаг төслийн хүрээнд хийж исэн ажлуудаа үргэлжлүүлээд улам сайжруулад шинэ нөхцөлд төслийнхаа утга учир, агуулга, зорилго, ач холбогдлыг үзэл санааг нь одоо хэрэгжүүлээд аваад явах. Тэрийг энэ уламжлалыг дараа үедээ мэдлэг, туршлага, хуримтлалаа бол дараа үедээ үлдээх асуудал манай одоо хөтөлбөр тамрагдсан нутаг орны ард түмний гол үүрэг болж байна гэж ингэж ойлгож байна. Манайх бол Дорнод аймгийн Баян уул сум. За Баян уул сумн дээр энэ төслийн шугамаар ой нөхөрлүүд үлээгч авраад олгосон. За мөн малчин өрхүүдийн ой хэрийн тээврээс хамгаалах зорилгоор тээврийн зогоо татаж өгсөн. За энэ нь болохоор өнгөрсөн хаврын 15 оны 4 сард гарсан Оросын холбооны улсаас маш их хэмжээний тээвэр оржсон. Тэр тээврээр энэ зогоон татсан айлууд бол тээврээс 100% хамгаалагдаж үлдсэн байгаа. Энэ ажил нь бол их үр дүнтэй болсон. За энэ ажлын үр дүнг харгалзан үзээд засаг дарга захирамж гаргасан байгаа. Бүх сумдуудын малчин өрхүүдийг тээврийн зогоон татах үүрэг даалгавар өгсөн. Энэ ажил үргэлжлэж явагдаж байгаа. аймагт гэдэг юм одоо Жаргалтаан суманд одоо энэ төсөл хэрэгжснээр ямар үр дүнтэй одоо төслүүд хэрэгж байгаа гэдэг дээр би бас давчхан ярив. Энэ дээр бол үнэхээр одоо малчт руугаа чиглэсэн, малчтын бүлэг рүүгээ чиглэсэн сайн одоо тийм
төслүүдийг нь шалгаруулж одоо бид төслийн төвийг санхүүж үзсэн. Одоо 5 эрдэнэ басны үлэг дээр тэжээлийн ургамал тариал зохиог дээр одоо өнгөн болоо үйлдвэрлэл цагаурын автомат станцыг одоо шинээр бий болгосон. Шуурхай удирдлагын төхөөрөмжийг одоо Жаргалтаан сумын хамгийн газарт одоо байрлуулсан. Өвжин хаваржиг одоо ой хоёрын төмөөс өрсөн зэрэг хамгаалтын зурус одоо байгуулсан зэрэг олон одоо гол ажлуудыг хийсэн. Ийм тусламж одоо дэмжлэг хөөсөө илүүтэй мөн одоо Жаргалтаан сумын ард иргэдийг Жаргалтаан сумын одоо тансаг даргын хамгийн газрын ажилчид мэрэгжлийн ангийг одоо чадварчлуулах дээр бол одоо сургалтуудыг зохион байгуулсан. Энэ сургалтын хамгийн гол одоо миний олж урах юм бол ерөөсөө хүн рүүгээ чиглэсэн төрийн албан хаагчд одоо тэр мэрэгжлийн ангийн одоо бие бүрэлдэхүүнд гамшигаас урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг дээшлэх тал дээр одоо сургалт зохион байгуулж байгаа нь их олж урах хэрэгтэй юм сайн ажил болсон гэж ингэж бодож байгаа. Манай говьд бол одоо сүүлийн хэдэн жилд бол бороо хур баг ордог. Тэгээд одоо би энэ нүүбийн төслөөс төсөл авснаас одоо тэжээлийн ургамал тариалах нэг гад тариалж байгаа. Тэр тариалснаар одоо говьд бол хадлан тариа гэж байх биш тэр газараасаа би одоо тарьсан ногоогоо тэнцтэй сурааж өвлийнхөө өвс тэжээлийг бэлдэж авдаг. Мөн манай тэнд одоо даршлах арга гэж одоо дэгэндээ ярьж байсан бид нар одоо хийгдэж байгаагүй өөрсдөө үзээгүй тэгээ энэ төслөөс улсууд төр хийж санаачилснаар өөрсдөө хийснээс тэргээр бас одоо өвлийн зудтай үед бол мал хонроо бол одоо дарш хийсэн даршаас өгснөөр малын хорогдлгүй сая 5 оны өвч бол нэлээ чамбал өвлөсөн би одоо энэ төсөл амрагцснаар тэр ургуулсан ургамал даршилсан ногооныхоо өвчээр бол мал хонроо манай бүлэг бол авж гарсан. Энэ төсөл хэрэгжснээр ер нь цаашид олон нийтийн оролцоотой гамшигын эрсдлийг яаж бууруулах вэ гэдэг энэ ойлголтыг олон түнд бий болгох түүнийг цаашид одоо хэдүүд талаар онцгой ажлууд бол зохиогдсон. Энэ төслийн хэрэгжилтэл манай сумд асаа хэрэгжиж байгаа гэж ойлгож байна. Урд нь одоо бус сумууд хэрэгжижсэн манай сум бол шинээр 2013 оноос эхэлж орсон. За манай сумд дээр төслийн хамгийн гол зорилгыг хийсэн юм бол эхний ээжинд одоо төвийн багц экслэг нэгдүгээр одоо төвийн багцээс хангасан хоёрдугаар хамгийн түрүүгээд одоо гамшигын тохиолын системтэй болсон. Тэгээд цаашдаа бол бид одоо нэг 2 ой нөхөрлөлтөд гамшигын багаж тоног төхөөрөмж авсан. Эдгээр нь одоо бид 2015 онд манай төвийн үед одоо маш их мэдээ хэрэгцээ шаардлагыг хангаж өгсөн ийм сайхан тоног төхөөрөмж байсан. Гамшигын эрсдлийг бууруулах үйл ажиллагааг бүх сум орон нутаг болол дэмжиж орон нутгийн удирдлага болон сум орон нутгийнхаа хөгжлийн бодлогод бол тусгаж ажиллахыг болоод уриалж байна. Байгалийн гамшигт аюул үзэгдэл гэдэг бол хэн дээр ч өнөөдөр ирдэг учраас бид нар бол тэр эрсдлээс сэргийлэх чадвартай байх ёстой. Тийм үүднээс бид нар бол сум орон нутгийн хөгжлийн бодлогодоо энэ эрсдлийг бууруулах төлөвлөгөөг тусгаж мөн энэ эрсдлийг бууруулах хөтөлбөртөө болж ажиллахыг болоод уриалж байна.